цогцоо хүүхдэд Монголын үндэсний хүүхдийн кино академийн бүтээлч хүүхд нэвтрүүлгийн анхны дугаар маань эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт Монголын хүүхдийн урлан бүтээгдэхүүн Үржин ханд багш маань хичээл заах болно. За сайн байцгаана хүүхдүүдээ. Энэ өдрийн хичээлээрээ бүгдээрээ скотчны голоор хэрхэн яаж ямар дист дараалалтай гоёл чимэглэлийн хайрцаг хийх вэ гэдгийг бүгдээрээ сурч авах нэ. За энэ удаагийн хичээлд маань орох материал эхлээд шар цавуур нь скотчны гол. За скотчны гол маань хүүхд болгонд байж идэг. Гэртээ нөгөө скотчоо хэрглэжэл хайдаг шүү дээ тий. Одоо өнөөдрөөс ахуулаад бүгдээрээ скотчныхоо голыг хаяхгүй нэ. За скотчны гол, хайч, цавууга түрхэх биер, балын харандаа, за жоохон ийм картон цаас, бичгийн цаас, даавны үүс гэсэн материалууд орох нь. Скотчныхоо голоор гоёл чимэглэлийн хайрцаг хийхдээ эхлээд бүгдээрээ даавныхоо үүсээр эсвэр авах нь. За эсвэр авахын тулд даавныхоо үүсийг энэ скотчныхоо голон дээр бариад, за энийгээ дотор талаар нь дээд талаа давуулна, доод талаа давуулна гэж бодоод аль талаас нь 2 см илүү хайчилж авах нь бүгдээрээ. За тэгээд скотчныхоо голыг бүрээд элбэг бүрхээр авна. За элбэг бүрхтээ бүгдээрээ энийг скотчны голон дээр наахта зүгээр шууд ингээ бүрчиж болно. Өшөө өөрсдөө гой сэтгээд те хээ хаар одоо юу гэдгийг гой фактур эднэр гаргаж болох нь байна. За багш нь бол энэ дээр жоохон фактур гараа гээд жоохон илүү ингээд хайчлаад авчлаа. За картон цаасаар юу хийх вэ гэхлээр бүгдээрээ скотчныхоо голны дээд талын ёроол буюу таглаагаа хийж өгнө. За таглаагаа хийхдээ дээд талын одоо энэ скотчныхоо голыг гадна талынх нь хүрээгээр 2 шигийг, дотор талынх нь хүрээгээр 2 шигэг картон цаасаараа хайчилж авах нь байна. За ингээ хайчлахын тулд бүгдээрээ эхлээд за гаднар талаар нь зурх нь одоо скотчныхоо голыг давуулаад картон цаасан дээрээ зурж штэ. За ингээ багш нь гадар талаар нь зурцсан байна. За одоо дотор талын зурна. Дотор тал гэдэг маань таглааны буюу суурьныхын дотор тал орж өгөх нь. За ингээд хэлбэрийн дагуулгаад багш нь зургийг зурчлаа. Гадар талаар нь 2 бүрэнхий, дотор талаар нь багш нь 2 бүрэнхий авнаа гэсэн. Одоо ингээд зургаа зурчаад бүгдээ эсвүрээ хайчилж авах юм байна. За багш нь ингээд дотор талаа хайчилчлаа. Одоо гадар талынх нь дууг хайчлах нь. За энэ дугуй дүрс маань скотчны голын маань суур буюу одоо дээдлийн 1-р суур болон 2-р дээдлийн таг нь болж өгнө. Тэгээд 2 гэж багш нь хэлсэн шүү. За ингээд одоо дугуй дүрсээ бэлэн болгоцсон бүгдээрээ бичгийн цаасаар дотор эсвүүрээ гаргаж авах нь. Гоёл чимэглэлийн хайрцаг маань мэдээж дотортой байх нь. За дотроо хийхин тулд цаасаараа мөн эсвүүр гаргаж авна. За бичгийн цаас, зургийн дэвтрийн цаас өөрсөнд байгаа ямар ч цаасаараа нэ. За скотчныхоо голын дотор талаар цаасныхаа эсвүүрийг авахдаа дотроор нь бүрж өгөөд эсвүүр аваад ингээд зурчих нь. За ингээд харуулаад зураад ингээд зурсныгаа бүгдээрээ хайчилж авах юм. За энэ гонцоо цаас маань юу болох вэ гэхээр скотчны голын маань дотор талын эсвүр болох юм. За ингээд дотор эсвүр маань бэлэн боллоо. Таглаа суурьны маань эсвүр ингээд бэлэн боллоо. Одоо бүгдээрээ бэлэн болсон эсвүрүүд дээрээ давныхоо өөцөөр хэрхэн бүрэх вэ гэдгээ хий. За бүрхийн тулд бүгдээрээ нөгөө цавныхаа биерээр мөн цавууга скотчныхоо голон дээр түрхэж өгнө. За багш нь болохоор фактуртай хийж өгье гэсэн тий хажуу талынх нь эрэнгүүдийг тэгэхээр голоор нь ерөнхийдөө цав түрхэнэ. За энэ цаван дээрээ одоо нөгөө хайчилсан давныхаа өөцөргүүдээрээ нааж өгнө. За адилхан аль талтай адилхан болохын тулд төрүүлээд энэ ирэмгээ ингээд нийлүүлээд наач. За энэ багш ингээд ирэмгээ ингээд наачлаа. За одоо ирэмгээ наачаад голыг нь олоод мөн нөгөө талынх нь эсрэг талынх нь наах нь. Энийхээ мөн голыг олоод эсрэг талыг наач.
За ингэж наачаад наажахтаа одоо эдрийг гоё бүгднгийн сах уусгаад наачих хэрэгтэй. Нэг газараа энэ нөгөө аржгаар барзгаар нь оворлуулахгүйгээр сайхан тараагаад наах нь. За иймэрхүү маягаар өнөхөдөө нааж өгнө. Энийг наасныгаа бүгдээрээ нөгөө скотчныхаа голыг дотор талаар цавд өрхөж өгнө. Дээдл буюу мөн энэ доотлын бүгдээрээ сайхан бүрээд дотор тал руу сайхан нуглаад нааж өгнө. Цавуугаа гоё цэвэрхэн, нэмхэн, цэвэрхэн түрхэн. За ингээд жигд цавуудчлаа. Одоо цавуудчаад эн чи багш нөгөө иржилэгдсэн байгаа шүү дээ. Энэ иржгэрийнхаа яг иржгэрээ хадгалаад дотор талмаа сайхан нуглаад нааж өгнө. Нөгөө саяныхаа түрхсэн цавуудыг ингээд гоё цэвэрхэн наагаад өгнө. Ингээд ерөнхийдөө гоё чимэглэлийн маань хайрцагны гадна тал нь бол ерөнхийдөө ингээд бэлэн болж байна. За одоо нөгөө гоё чимэглэлийн хайрцагныхаа бүгдээрээ суур буюу таглаг мөн бүрж өгнө. За одоо бүгдээр энэ картон цасаа дуулаад авцсан байгаа шүү дээ. Скотчныхоо голны гадар талаар. За одоо мөн саяныхаа картон цасаа барьж байгаа давныхаа эсвүүрээ гаргах нь тойруулаад картон цасаа давтагаа ингээд эсвэр ингээд хичлээ. За одоо мөн картон цасн дээрээ нэмхэн нөгөө цавгаа түрхэж өгнө. Тойруулсан цавгаа одоо энэ давгаа тал талаас нь бүгдээрээ параллел хэсгээр ингээд нааж өгнө. Нэг талаас нь ерөөсөө хөөж болохгүй. Яг тал талаас нь ингэж нааш шүү. Өөдрөө гоо маань гоё цэвэрхэн гарч иг. За ингээд. За энэ ингээд гоё чимэглэлийн хайрцагны маань гадна тал буюу яроолох нь. Дотроо хийхдээ мөн ондоо өнгийн давгаар хийчих хэрэгтэй. Адилхан давгаар хийж яхаар бас ондоо давны үйлсэлж болж байна. Мөн саяныхтайгаа адилхан эсвүүрээ гаргаад дугуй дүрсээ бүрээд наа. За тойруулж ингэж цавуудаад ингээд картон цасаа сайхан бүрч. Ингээд дотор талын маань одоо таглаа буюу суур нь ингэж ихтгэв. За энэ нөгөө гадар буюу ёроол нь байгаа шүү дээ. Бүгд өөдөөс нь ингэж наана. За одоо скотчны голныхоо дотор талыг мөн саяныхаа ягаандуу давгараа бүгдээрээ бүрж өгнө. За одоо энэ дотор талынхаа энэ эсвүрийг нөгөө дотор хийж байгаа давуугаараа бүрхнэ. За ингээд мөн саяны дугуй дүрсийг наадахтай адилхан цаасан дээрээ нэмхэн цавд хүрч агаад бүгдээрээ сайхан бүрээд наач. За ингээд бүгдээрээ бүрчлээ. Дотор болох нь гоё чимэглэлийн маань хайрцагны дотор тал болох нь. За одоо гоё чимэглэлийн хайрцагт дотроо бүгдээр угсрах нь. Ингэж угсрахын тулд энэ хоёр дотор талыг хооронд нь нийлүүлж наах нь. За иймэрхүү маягаар ингэж наах нь. Нахаас өмнө дотроо сайхан цавгаа түрхэж. Сайн цавдчихлаа. Одоо дотроо сайхан цэвэрхэн нааж өгнө. За.
За ингээ гоё чимэглэлийн маань хайрцагны дотор буюу гадар тал нь ингээ бэлэн боллоо. Нөгөө хоёр бүрхийгөө жижиг буюу жижигээр гадна талынх нь хүрээгээр нэг, дотор талынх нь хүрээгээр нэг нь бүрхийг авцсан байгаа шүү дээ. За хооронд нь бүгдээ нааж өгнө. За ингээд хоёр бүрхийгөө хооронд нь нааж өгнө. Таглаан дээр чимэглэл хийж үе. Чимэглэл хийхдээ та бүхэн маань давны үцээр бүрэн цэцэг хийж болж юм. Эсвэл гоё тууцаар гоё чимэглэж болж юм. Давныхаа үцээр багш нь одоо бол давны үцсэл байгаа учраас давныхаа үцсээр бүгдийг чимэглэж байна. За давны үцсээр баантах зангиддаг ч юм уу, цэцэг ойдог ч юм уу, эсвэл ингээ гоё зангилаад нуглаач гаргадаг юм уу тий. За ингээд зангидаад одоо бүгдээ иймэрхүү чимэглэлтэй болгоно. Нэг дотор талд нь бүгдээ хавчуулаад нааж өгнө. За одоо багш нь таглаан дээр таглаад учраас яг чимэглэж өгсөн байна. За ингээд багш нь аачлаа. Зүгээр давгаа надааныхаа үцгийг зүгээр хооронд зангидчихлаа. За одоо дотор таглаа нааж өгнө. За ингээд таглаа маань бэлэн боллоо. Чимэглэл хийснийгээ дээд талын таглаа болгож өгнө. За одоо эхлээд ёроолоо бүгдээ наая. За нөгөө багш нь гадна талынх нь хүрээгээр аваараа гэсэн бүрхийгөрөө тойруулаад эн чинь цав турах юм. За одоо ингээд ёроол хэсэгтээ бүгдээ нааж өгнө суурай. Тоглоо ёроолыг нааж өгнө ингээд цав утцсан байгаа шүү. Ингээд нааж өгнө. За ингээд гоё чимэглэлийн хайрцагны юм аа. Ёроол бэлэн болчих. За ингээд таглаа маань бэлэн болсон. Энэ таглаага бүгдээ нөгөө давныхаа өөдснөөс мөн дундуур нь ингээд жижигхэн тууз маягийн гаргаад энэ доторлоо нь хийгээд мөн нугаснаа ингээд унгадгүй байж болно. Зүгээр шууд ингээд салдагч байж болно. Та бүхэн маань өөрсдөө цаашаага гоё сэтгээд хийгээрэй. Ингээд гоё чимэглэлийн маань хайрцагт бэлэн боллоо. За өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ скотчны голоор хэрхэн гоё чимэглэлийн хайрцаг хийх вэ гэдгийг сурлаа. За энэ бүхнийг бүгдээрээ цаашаа гүнзгийрүүлээ суръя гэж ивэл манай хүүхдийн урлан бүтээгдэхүүнд та бүхэн маань хурж ирж болно. Одоо энэ ханиад мухануу ковид гэдэг вирус алга болсны дараа бүгдээрээ хурж ирэхэд манай хүүхдийн урлан бүтээгдэхүүний хаалга бүх хүүхдүүдэд нээлттэй шүү. Хүүхдийн урлан бүтээгдэхүүн маань сургалт ерөнхийдөө гар урлал техник технологийн хичээлүүдээр 23 төрлийн одоо анги дугуулan хичээлж байгаа. Энэ хичээлүүд маань бүгдээрээ үн төлбөргүй явагддаг шүү хүүхдүүдэд. За та бүхний хүүхдийн урлан бүтээгдэхүүн төрхийг урьж байна. Монголын хүүхдийн урлан бүтээхийн төвийн багштай баярлаа. Би ч гэсэн энэ цавыг хийгээ сурчлаа. Найзуудаа зааж өгнө. Дараагийн дугаарт уулзлаа. Түр баяртай хүүхдүүдээ. Амьд байгалийн амчин удаг ногоо жимс Kagome